Сайн байна уу? Золоо харьцын 12-оос дээш насны 2 дахь хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Бамбуугийн наран цэцгийг гуашаар хууль зурх болно. Өнөөдрийн хичээлд оролцсон хүмүүсд өөрсдөө танилцуулаарай. Намайг Атган Заяа гэдэг. Намайг Саруул гэдэг. За өнөөдрийн хичээл хэрэгтэй материал бол А3-ын цаас. Энэ нь 150-аас дээш грамтай байх хэрэгтэй. Гуаш нь ингээд усаар найруулдаг учраас цаасаа нь орохгүй тулд тэмцүү зам байх шаардлагатай. Тэгээд гуаш, палет, биернүүд, тэгээд цаасаа наах скотч хайчтайгаа. Тэгээд гуашаа найруулах ус хэрэгтэй байгаа шүү. За юун түрүүнд хэдүүлээ цаасаа хөлгөөгүй байлгахын тулд ширээн дээрээ наах хэрэгтэй байгаа. Тэгээд наахтаа болохоор цаасныхаа эрмэгээс нь 5 мм орчим зузаатайгаар скотчаараа наахлана. Тэгээд тэгшхэн байх хэсгийг сайн шалгаж наагаарай. За наагаарай. За эхний цаасыг нааж үзүүлээ. За цаасаа ингээд тэгшлээд хоёр талаас нь барьж агаад наачин. Гуашаар зурхад цаас нь ингээд норангууд ингээд дээшээ өндийгүүд идэг. Тэрийг байлгахын тулд нааж байгаа шүү. Хэрэг та нарт өөр зургийг цаасаа наах хатан тавьж тэрийг наарай. За бид юу ч гэсэн цаасаа наагаад дуслаа. Тэгээд хамгийн түрүүнд зураг хуулахын тулд энийг хөвлөсөн байх шаардлагатай. Цаасаа хараад бол тийм ээ. Ер нь бол өмнө өөрөөр харагддаг. Тэгээд энийг хамгийн түрүүнд цаасан дээрээ зураг буулгахын тулд энийг ингээд хуваах хэрэгтэй зураг. Яг голоор босооныг хөндлөнийг хуваана. Тэгээд мөн цаасаа мөн адил босооныг хөндлөнийг хуваах хэрэгтэй аа шүү. За тэгээд цаа харандаагаараа хуваач. Аль болох бүдэггүй хөвгтэй сонгоорой. Харандаагаар зурагтаа. Дараа нь арилгах гэдэг амар байлаа. За цаасаа бүтэн хуваачих. Босооныг хөндлөнийг сайн ажиллаж агаад бүдэгхэн зураарай. Ер нь бол өөрөө л харах төдий өөр тэгж нэг бүхэн харагдахаар тав зураад байна тийм ээ. Тэгээд би энэ зургаандаа гадуур нь гялгуур хийсэн байгаа болохоор чанга дараа зураг эвдэхгүйгээр хуваах болно. Бид ингэж хувааснараа одоо цаасан дээр хайр хэсэгт нь юу байрлах нь харахад тодорхой болдог байхгүй юу? Тэгээд жишээ нь одоо энийг одоо хандаагаар гаргана. Гаргахдаа энийг ингээд олон дэлбэгээр нь гэхээс илүү энд нэг бөөрийнхээ дүрсээ. Энэ өшөө том бөөрийн хийвэн гэсэн байдлаар хоорондын харьцуулалттай гарч ирнэ гэсэн үг. Одоо энийг болохоор хэлбэрийг яг гаргахаас илүү за нэг иймэрхүү хэлбэртэй яг энд байрлсан ногоон дөрвөлжин байна гэж харах хэрэгтэй. Тэгснээр бидний зураг илүү зөв их зурагтайгаар адилхан болж өгнө гэсэн үг. За та хоёрын гол зургийг тавьчих. Тэгээд та хоёр харандаагаараа гаргачих. Тэгээ багш янз бүрийн алдааг хэлж өгнө. Тэгээд энэ ишийг бас зураарай. За одоо энэ бүнийг гол том бөөрийнхээ шар ингэж хараад голынхыг бас бөөрийнхээ бороо ингэж хараарай. Тэгээд яг энтэйгээ харьцуулаад тэнцүү байна. Голынхаа шугыг хэлхийг мартахгүйгээр яваарай. Тэгснээр бид нэрийг ингэж харьцуулалт нь нэг тийм хэвчээ зүг гаргана. Нашны хэлбэрийг хараарай. Энэ Бамбуугийн энэ зураг маань болохоор 1888 онд зурагдсан 3 наран цэцэг гэмттэй зураг байгаа. Энийг та бүхэн интернетээс хайгаад бас хэрэгж аваад зураарай. Энэ зураг нь импрессионизм чиглэлд хамаардаг. За бид одоо ингээд дүрсээ гаргацсан байгаа. Энэ дээр нэмээд ганц хоёр энэ навчныхын хэлбэрийг ерөнхийд гаргаж байна. Бид нар яг зурагтаа болохоор нэлээд ингэж юм биертэйгээ будагтай ажиллах болохоор яг нарийн дэлбээ гаргасан ч гэсэн яг тэрийг дараа зурчих واخгүй юу. Тийм болохоор ерөнхий хэлбэрээ гаргаад за одоо энд байгаа энэ артлын навчны хэлбэрээ гаргачих. Энэ гурвалжин навч. Тэгээд ер нь бүгдээрээ ингэж хуулбар зураг зурснараа хар зургийн чадвар сайжирдаг, харьцуулж харснараа мөн одоо өнгөөр будгаа найруулад эхлэнгүүт будаг яаж сайн найруулах тухай өмнө мэдрэмж нь бол хэсэгтэй байгаа. Тийм болохоор хуулбар зураг зурсан нь уран зураг сурах ерөнхий. За бид нар одоо ингээд хаа зураг гаргаад дууссан учраас гуашаа пэлет дээр шахах болно. Шахахтаа нөгөө эртний өмнөх заасан хичээл дээр шиг одоо ингээд өгнийхээ дарааллыг авах шүү. За та ирлээ шах. Яаж та гуашаа хааж авч байгаа. Салганы дарааллыг авах гэсэн үг. За чи болохоор шараас эхэлчих. Тэгээд шараас цаашаа ногоон цэнхэр гэдэг дараалал явчих. Ерөнхийдөө будгаа бас шахахтаа энэ зургийнхаа өнгийг хараад ямар өнгө илүү завхилсан бэ тэрийг арай их шахсан яриадаг. Гуаш нь болохоор хатан гэж байхгүй ус хийнгүүд хэрэгэд зөөлөж өгдөг болохоор тэр нь бол нэг амар хатан хитчин гэсэн санаа зовтол байхгүй. Дараалал нь гэхээр чи одоо урд шаран гашхан гэсэн үг. Байхгүй бол шаран гашхан. Ногоон хэрэггүй. За тавьчих. Чи болохоор яаж явах вэ? Улаан
шар ноо заалаа тэгэхээр нэгийг авчихсан тийм. Тэгэхээр дууш шарагч. Тэгээд дургуй шар мөсөн яа. Ямаач. Одоо яхаа цэвэр онго. Ерөнхийдөө бид нэр өмнө хичээлээр болохоор үндсэн 3 үүсмэл 3 гэж 6 онго зурсан бол энэ удаад аль болох 12 онго ашиглах болно. Хэрвээ хүүхдүүдээ та нар өнгийнхаа дарааллыг цэвэрлэхгүй байвал Монгол 1.10 байдаг. Тэр нь болохоор өгүүлбэрээр өнгийн дарааллыг цэвэрлэхаараа урд уулын бэлгээр шадар ноёны цэргүүд татиж явна гэсэн өгүүлбэр байдаг. Энэ нь болохоор эхлээд сонсоход сонсогдож магадгүй. Гэхдээ өгүүлбэрт орсон үг болгоны эхний үсэг нь одоо бидний салгын дарааллын өнгө байдаг. Жишээ нь одоо урд гэхээр урд уулын гэхээр урд гэдэг нь улаан өнгө гэсэн үг. Уулын бэлгээр гэдэг нь улбар шар гэсэн үг. Тэгээд шадар гэдэг нь шар өнгөний иш үсэг. Тэгээд ноёны цэргүүд хийхөг хатарч тэгээд ягаан өнгө шүү. За ерөнхийдөө одоо ингээд будгаа шахацсан. Хэрвээ та баруун гараараа зурдаг бол өөрийнхөө зургийн хэсгүүдийг дандаа баруун гартаа тавьдаг байгаа шүү. Тэгснээрээ одоо ингээд нөө зураг дамнуулж будгаа барьж яваад зургийн нэрээ будаг асна гэсэн асуудал байхгүй. За усаач гэсэн баруун гартаа тавьчих. За одоо ингээд манай хууж байгаа зургийн маань бас нэг онцлог байгаа. Энэ импрессионизм гэдэг чиглэлд хамаардаг гэсэн тийм. Энэ нь болохоор одоо ингээд ямар нэгэн зүйлийг хараад тэрнээсээ авч байгаа сэтгэл хөдлөлөө зургандаа илэрхийлж байгаа учраас импрессионизм гэж аахгүй сэтгэлийн урлаг гэсэн үг. Тэгээд Ван Гогийн зургийн онцлог нь болохоор маш хурцтай өнгөтэй тийм цэвэрхэн гарцтай аваад ерөөс яг гоё цэвэр өнгөөр тавьсан. Ван Гогийн зургийг очоод харангуут ерөөс хатаагүй юм шиг харагддаг гэсэн тийм л тод өнгөтэй. Тийм болохоор гуруулаа зурхтаа хичээгээд өнгөө хэртүүлэхгүй биерээ гоё цэвэрлээ зурна шүү за. Нөгөө нэг зураг бодож эхлэхдээ хамгийн түрүүнд фоныг нь хийн. Гэтэ нөгөө нэг энэ цэцгээ ингээд гаргацсан байгаа болохоор энийгээ тариулаад гаргах гэсэн үг шүү дээ. Фоноо эхлэж гаргаад тэгээд дараа нь сүйр өнгөд гарах байгаа шүү. Ингээд энэний сүйр өнгө нь болохоор одоо энэ улбар шат өнгө энийг нь тавиад тэгээд хамгийн сүүлд нь болохоор энэ гүйцэтгэлийн энэ цагаан гэлүүдийг тавина. Тийм болохоор энийг төгөөж тавихгүй энэ дараагаас эхэлж зурна гэсэн. Сарал усны арай ихтэй шүү дээ. Бодож авах юм байж. Тэгээд яг хууж байгаа зургатайгаа сайн харьцуулалт хийгээд хаагур цайвар, хаагур бараан байна. Тэрийгээ сайн шалгаад яваарай. За, отгоо болохоор одоо жоохон өнгөөс солиод явна шүү шилжилттэйгээр. За, цагаан өнгө жоохон холно. Тэгээд бараан болгох бол жоохон хөнгнөөсөө холиорой. За, сарвал усандаа хитрхи их бир угаагаад байгаа болохоор усны шингэн зургийн шингэн болоод байгаа шүү за. Тэгээд анх гаргасан харандаан зураг бас бити алдаарай. За бид нэр ингээд анх удаага гоошаа зурж байгаа, өнгөөр зурж байгаа бол ерөөхдөө энэ өнгөийг яаж нэрлэх юм бол гэж жоохон гацлан ордог. Тэгээд дээрээс нь бас хитрхи цолонгоор явах гэх тохиолдол байгаа. Тэгээд тийм болохоор одоо ингээд зургаасаа харж байгаа. Нэгний хэсэг нь болохоор нэлээд ягаан өнгөтэй байхгүй юу? Тэрийг нь болохоор цэнгэл дээр ганц зэрэг ягаан өнгө нэмээд явна гэсэн үг. Мэдрэмжтэй ер нь илүү итгэсэнээр цэнгэл өнгө чинь зөвхөн цэнгэл өнгөнд найруулах гэсэн ойлголт байхгүй шүү. Тэгээд та бүхэн өмнөх хичээл дээр ер нь сайн ойлгосон байх. Одоо ингээд цэнгэл өнгө гэхэд маш олон төрлийн тоонтой маш олон төрөл байдаг. Тийм болохоор тэр болгоныгоо ингээд зураг бүтээрээ ашигласнараа зураг илүү амтай болдог. Уран зургийн гол онцлог нь бол тэр байгаа шүү. За ерөнхийдөө цэнгэл өнгө таглалцсан ба ерөнхийдөө таглалцсан байгаа бол тэгээд ер нь орхижээ. Одоо уран зурагт бас дээрээс нь яадаггүй. Одоо зөвхөн фоныг тусгачаа дараа нь гол дүрийн цэцгэлээ орно гэсэн юм байхгүй. Бүгдний зэрэг жиг явдаг байгаа. За одоо гуруулаа биерээсээ угааж байгаа. Ингээ энэ цэцгнийхээ энэ шар өнгийг нь жоохон ингэж дөхүүлээд хийчихдэг хөө. Тэгээд хамгийн сүүлийн дэлбэгийн зурх байгаа. Тэгээд доотлынх нь баарыг тэгээд энэ доод одоо энэ яг ширээнээс байгаа да. Энэ нь болохоор сайн ажиллах юм бол хамгийн ихэнд энэ атлан бор өнгийг тагсан.
тавьсан байгаа. Тэгээд татсныхаа дараа нь болохоор ингэж дээрээс нь энэ гоё цэвэр өнгөнүүдийг тавьсан байгаа. Тийм болохоор анханаас нь ингэж шагал зурх гэхгүй борон бүр сүүрэн бод тавьж байгаа шүү за. Дээрээ 6 зурхтаа хооронд нь 6 сая ажиглаад хооронд нь хэцүүлт хийх хэрэгтэй. Яг бол энд байгаа шаранг гэдэг нь хавцдаггүй байхгүй юу? Тийм болохоор нүдэн амжилтгаж харж байгаа. Энэ 3 шар өнгөний аль нь илүү хамгийн цайвар вэ, хамгийн тод шартай вэ гэдээ хараад тэгээд дараа нь энэ 3 байгаа шүү дээ. Бидний хайд аль нь илүү бараан бэ гэдэг хооронд намайг хацуулт хийх замаар яваарай за. Одоо энд нь маш олон юм ногоон болохоор энээрээ бас яг тийж хацуултаа хийж хэлэх гэдэг байхгүй юу? Энэ ногоо нь илүү бараан байна, илүү хөвгтөр ногоо тийм. Энэ илүү шаргатар ногоо байна гэж хацуулт хийгээрэй. Ерөнхийдөө 6 бүлгээ бүтэн таралцгаалаа. Одоо ингээд бид нарийн гүйцэтгэлүүдээ хийж эхэлнэ. Одоо яг нөгөө зурган дээр харагдаж байгаа энэ олон шар өнгөний хоорондын ялгаа гэсэн шүү дээ. Энийг болохоор тахил дуусны дараа хийдэг байхгүй юу? Ерөнхийдөө ингээд нэг багцаа харагдсан байгаа шүү дээ. Одоо болохоор ингээд артлыгаас суурин цэнхээр ингээд ерөөс нь үлэн цадаа болох зүйл байхгүй учраас ингээд хооронд нь ялах гэдэг амар ах болно. Тэгээ одоо ингээд хамгийн цайвар шар өнгө тэрийг ингэж гой дэлбэнийхэн дагуу хийгээд хамгийн сүүлд харагдаж байгаа ачлан энэ контрол байгаа шүү дээ. Энийг бол хамгийн сүүлдийн шүү за. За тэгээд одоо нарийн ширийн энд байгаа нэг ганц цагаан зураас нарийн төгсгөлүүдийг
Одоо энэ зураг салганы төгсгөлийг гоё нямбаа хийгээд байна. За тэгээд ерөнхийдөө зураг маань дуусна да. Шараа өнгөнөх одоо ингэ тод гарахгүй байна. Яагаад гэвэл таа энэ усахгүй юу? Усаас үлцээё. Одоо бэрэг болгочих. Тэгээд та босоод дээрээс нэг зураг хатаа. Тэгээд яг их зурагтай нь харьцуулж хараад одоо яг юунд дутуу харагдаж байна. Хэсэг нь зураагүй харагдаж байна. Тэгээд тэрийг анзаараад одоо тэр хэсгийг шүү за. Ер нь бол зураг маань дуусах төвч байгаа болохоор гүйцэтгэл гэдэг тэрийг тэгж хийнэ гэсэн үг. За саруулын зурган дээр харахад ерөнхийдөө өнгөнд болж юм. Тэгээд энэ ганц хоёр бараанууд нь зургийг маш дутуу харагдуулж байгаа байхгүй юу? Энийг хийгээд тэгээд энэ цагаан энэ гой цагаан анишгээ ингэж юм тод хийгээрэй за. Тэгээд энэ голынхаа навчнуудыг бичээ. Харин отгоогийн хувьд болохоор тийм энэ варны хэлбэрийг жоохон засъя. За энэ хоёрыг жоохон тэгшгэвдээ болгоод тэгээд энэ артлын фон байгаа штэ. Энийг өшөө жоохон цайруулъя. Тийм. За тэгэл юм тусна да. За одоо бүгдээрээ гарын үсгээ зурна. Гэтэ гарын үсгээ зурахтаа өнгөө сонгохдоо зурган дээр байгаа өнгөөсөө сонгоно шүү за. Зурган дээр огт байхгүй өнгийг хийж болохгүй. Тэгээд зургийнхаа ерөнхийдөө хаана нэг зургандаа саад болохооргүй зурх хэрэгтэй л дээ. Ерөнхийдөө одоо энэ дээр байж болно, энд байж болно, энд байж болно. Энийгээ тойроод байж болно тийм, энд ч байж болно. Өөрийнхөө нэрийг бичээд тэгээд ард нь зурсан оноо бичнэ шүү. Гэтэ 2000 тэд биш яг сүүлийн 2 оныг 20 гэж бичсэн тийм. 20 настай гэж ойлгох. Бэрэ босоо барай. Өшөө 20 нас босоо барьж иж нарийнхан гарна. За өшөө жоохон тод хөнгөр. За би өшөө жоохон шахаад яваач мархана. Тэгэхгүй бол наа чи бааш ураа хатгаараа цайдаг учраас За ер нь одоо ингээд зураг маань дууссан учраас энийг ширээнээс хуулах хэрэгтэй. Скотчоос салахтай маш боломжтой байхгүй бол ингээд бидний хэдэн цаг төрөөсөн уран бүтээл маань муухай болох ёстой. Тийм болохоор скотчоо хэрхэн хуулахыг би зааж өгье. За скотчоо салгахтаа ингээд барьж агаад ингэж гадагшин татна шүү. Тэгснээс ингээд дутагшин татах юм бол зургаа ингээд цаастайгаа хуулах учраас ингээд гадагшин маш ням бай. Болгоомжтой байхгүй.
За тэгэхээр бид дууслаа. За та хоёрт хэцүүсэн санагдсан юм байна уу? Зураг зурж хавцаад. Хамгийн сүүлд гарын үсгээ зурхад л та. Ерөнхийдөө одоо бидний анхны хувилбар зураг энэ зураг нь ерөөсөө адилхан байх, төгс байх ерөөсөө шаардлагагүй. Энэ зургаас бид нэр юу сурч авсан бэ гэхээр эхлээд яаж хар зураг гаргах гэж сурч авсан те. Яаж энийг ингэж голоор нь хуваагаад гаргахыг сурч аваад араас нь өнгө хэрхэн найруулах, яаж энэ одоо энэ зургийг хараад энэ зурган дээр хүнгийг яаж тэгсэн бэ гэдгийг сурч авсан нь бидний хамгийн том юм баггүй юу? Тэснээс бол яг энтэй адилхан болсонгүй энэ гэдэг ч юм уу тийм сэтгэл санаа зовхон ерөөсөө байхгүй. За тэгэхээр өнөөдрийн хичээл маань ингээд дуслаа. Та бүхэн бидний хичээлийг дагаж хийгээд хийс зурсан зургуудаа манай видеоны доор коммент сэтгүүлтэйгээрээ бид нэр харахтаа дуртай болно. Тэгээд бүгдээрээ баяртай. Баяртай.